Таныг сонирхолтой сэдвийн талаар ярих гэж бодож байна. За манай нэг найз нь хэлсэн байсан. Таны өөрөө чинь ингэ сүлжээл хийдэг болохоос уул нь айгу гайг охинтэй ухааны юм ярьсан байсан. Тэгээ би яг одоогийн байдлаар монголчуудад тэгж ярьдаг шүү дээ. Би өөртөө хүссэн ч сүлжээ хийхгүй, яасан ч сүлжээ хийхгүй гэд. Ер нь монголчуудын дунд одоо сүлжээч гэдэг юм уу, сүлжээ хийх юм ч гэдэг юм уу. Айгу муу нэртэй юм ажил хийдэг. За яг ингээд миний хувьд MLM бизнес хийгээд монголчуудын одоо ярьдгаар сүлжээ хийгээд яг ингээд 5 жил болсон байна. За ер нь хүн ингээд ямар ч ажил хийгээд ингээд амьдрч болно. Гэхдээ хүмүүс яагаад ингээд одоо сүлжээ хийгээд идэм болоо, яагаад MLM хийгээд идэм болоо гэд одоо та жишээлбэл гайхдаггүй те. Хэрвээ одоо гайхдаг бол би яагаад одоо хийдэг тухайгаа одоо танд өнөөдөр ярьж өгье гэж бодлоо. Би яг 5 жил гарангийн хугацаанд хийж ийн. Тэгээд энэ хугацаанд яагаад би одоо болдоггүй, яагаад үргэлжлүүлэн хийгээд идэв. Ер нь ингээд ихэнх хүмүүс те юу бодож энэ одоо сүлжээ гэдэг юм хийгээд явд юм болоо. Тэр талаар ярилцъя. За хамгийн нэгдүгээр болохоор би төрийн одоо албаагч байсан. Тэгээд яг тэр хугацаанд бол төрийн албаагч байж байгаа хүүхдээ гаргаад ингээд гэртээ суух хугацаанд яг би одоо MLM бизнес хийж эхлэхэд хамгийн нэгдүгээр надад гарсан өөрчлөлт болохоор би ингээд сэтгэлгээний хувьд ингээд өөрчлөгдөж чадсан. Ер нь хүний ингээд маш олон өөрчлөлтүүд дундаас хүний сэтгэлгээ бодож байгаа сэтгэж байгаа зүйлийг өөрчлөх гэдэг бол өөрөө хамгийн хэцүү байдаг. Тэгээ миний нэгдүгээр сэтгэлгээ өөрчлөгдсөн гэж боддог. Яг ингээд нас биеинд хүрсэн одоо тийм тогтсон ойлголттой болсон хүний одоо сэтгэлгээ чинь тийм амар хурдан одоо бас өөрчлөгддөг ч зүйл биш тийм. Тэгээ миний сэтгэлгээ өөрчлөгдсөн одоо юу гэдэг 8 цагийн ажил хүн болгон заавал хийх ёстой гэж гэдэг юм уу? За амьдрал гэдэг хүн болгон заавал одоо зовж амьдрах ёстой гэж гэдэг юм те. Иймэрхүү яг би одоо ойлголтуудаас хамгийн түрүүнд гарч чадсан. Тэг маш задгай одоо MLM-ийн ачаар би одоо задгай сэтгэж чаддаг болсон гэсэн. За манайхан бол одоо харьцангуй боловсралтай болсон. MLM болон сүлжээ те хоёр одоо югаар айлгаатай юм бэ гэдгийг та нарыг одоо мэддэг хүмүүс энэ одоо зүйлийг үзэж бахаа гэж би бодож байна. За хоёрдугаар болохоор MLM бизнес хийж байгаа хүмүүс ингээд бидний амьдрал бол ингээд хар багаас одоо өссөн орчин ер нь Монголын нөхцөл байдал ихэнхдээ нэг юм айгу сөрөг хар бараан байгаад байдаг тий. Тэгээ MLM-д орж ирсэн чинь хүмүүс ингээ айгу эерэг байсан. Тэгээ ингэж эерэг одоо байж болт юм уу тий. Би ингээ маш тийм гоё эерэг хүрээлд ороод ирсэн гэх юм уу. Хүрээлэл нь айгу гоё эерэг байсан. За яг төрийн албаагч хийж байхад болохоор дараагийн нэг шалтгаан 14 одоохон 0 цалингаа авдаг те сард бол 2 удаа цалингаа авдаг. Яг миний хувьд гэдэг юм бол MLM бизнес хийж хахад би өдөр болго орлоготой байгаа таалагдсан. Одоо юу гэдэг хүмүүс бол зарж борлуулах маш дургу байдаг. За одоо бол цаг хугацаа өөрчлөгдөөд хамгийн сайн борлуулагч хийж чаддаг хүн, хувийн бизнес хийдэг хүн те ямар хэмжээний гайхалтай амьдарч байгаа вэ гэдгийг харж байгаа. Тэгэхээр ерөөсөө яг тэр борлуулалтын ур чадвар хүмүүс бүтээгдэхүүнээс худалдаа авалт бүрт би хизээж орлогоор тасардаггүй гэдэг нь бол надад аюу гой санагдчихсан. За дараагийн зүйл нь болохоор би яг ер нь нэг 5-6 жил би эрүүл мэндийн салбарт ажиллаж ингээ орж ирж байхад яг одоо хөдөлмөрийг одоо хүний хөдөлмөрийг яаж үнэлдэг вэ гэдэг бол одоо хүн болгон бол мэдж байгаа. Яг ингээд MLM-д орж ирээд жижигхэн зүйлгээд одоо бэлэг, бонус, урамшуулал, шагнал, цол, карьер, орлогот гэдэг юм аюу олон зүйл надад орж ирээд миний хөдөлмөр аюу гоё юм хөдөлмөрөө одоо илүү одоо тэгж үнэлж чадчихсан гэх юм уу те тэр нь бол таалагдсан. За дараагийн нэг зүйл нь болохоор MLM бизнес хийхэд одоо мэдээж бол одоо шалгуур байдаггүй хүссэн хүн болон хийж болдог. Бид нар бол хүмүүс бол төгс биш шүү дээ. Зарим хүмүүс алдаатай оноотой, зарим нь хийж чадахгүй. Бид нар төгс биш шиг бидний найз нөхд 90 тойрны хүмүүс ч гэсэн төгс биш. Бүгдээрээ дарга байдаггүй те. Тэгэхээр ерөнхийдөө бол яг энэ MLM-ийг би хийж болно, миний найз хийж болно. Надад ч адилхан боломжтой, миний найз ч адилхан боломжтой гэдэг нь өөрөө хэлбэлээ гоё. Тэгэхээр яг хож зарчимтай хүн болон хийж болдог гэдгээр өөрөө хэлбэл бас аюу давуу талтай байсан. За тэгээд бас нэг гоё зүйл нь болохоор одоо нэг энгийн ажил хийж хагаад би одоо өсөх дэвжих хөгжих сте гэдэг юм. За мэрэгчлээ л гаггүй байл тэгэл болчдөг тий. Яг MLM хийж хагаад хамгийн гоё нэг зүйл нь өөрчлөлт хийх, шинжлэгдэх, сэтгэлгээ ингээ бүх зүйлээрээ ингээ өөрчлөлт хийхэд аюу тав тухтай эсэргээрээ ажил маань ингээ өөрчлөлт хийхийг шаарддаг учраас одоо маш гоё байдаг учраас би MLM-ийг хийсэн. За дараагийн нэг зүйл нь бүр энэ магадгүй одоо хүртэл MLM ба хамгийн том шалтгаан баг. Тэр юу вэ гэхээр цаг хугацаа. Ерөөсөө яг би өөрийнхөө одоо үр хүүхэдтэй нийтлэлтэй гэр бүлтэй өөртөө яг хүссэн хэмжээгээр цаг гаргаж чаддаг бас MLM-д ажилласнараа өмнө чинь ингээл нэг цагийн ажлаа хаяал гарах юмгууд нэг хавчаанаал нэг амар хэцүү байдаг даа. Тэгэнгүүт яг MLM-ийг хийснээр яг тийм нөгөө цаг нарт баригддаггүй одоо ингээ хүүхдээ одоо хараад байж байгаа хугацаанд за хаанаас ч хийж болдог те бас за тэгэл ингээл ажилтай байх үедээ гэдэг юм ерөөс ингээ цаг наранд одоо баригддаггүй нь бол надад маш гоё санагдсан. Одоо ч гэсэн би одоо 2 дахь хүүгээ гаргаад ингээд гэрээсээ ажилдаг байгаа. За хамгийн одоо сүүлийн шалтгаан маань бол би
бүтээгдэхүүн одоо чанартай найдвартай байгаад маш их талархдаг. Тэгээ бүтээгдэхүүн чанар муутай байвал нь тий хин нэг хүн бүтээгдэхүүгүүд эргээд харахад л чанаргүй юм хүнд өрчүүлчих маш хэцүү шүү дээ тий. Тэгэхээр бүтээгдэхүүн чанартай байгаа нь бол таалагддаг. Тэгээ ер нь бол иймэрхүү шалтгаануудаас болоод би MLM-ийг хийдэг. Тэгээ маш олон эмэгтэйчүүд, маш олон амжилттай бизнесмэнүүд тий магадгүй Oriflame ачаар ч юм уу тий ямар нэгэн MLM ачаар маш мундаг лидер болсон байдаг. Маш мундаг борлуулалтын арга техникийг ойлгосон, бизнес хийхийг ухааныг ойлгосон, яг өөрийгөө бас олж авахд тусалсан юм байдаг. Тэгээд аюу олон эмэгтэйчүүд ингээд MLM-ийг хийдэг. Тэгээд тэр эмэгтэйчүүд болохоор яг хувь хүнийхээ хувьд бол маш гоё өсдөг, хөгждөг. Дээрийн тойронд чинь хэрвээ хин нэг хүн MLM хийгэж аваад битгий эсэргүүцээрээ тэр хүн хувь хүнийхээ хувьд хүртэл өсч идэм шүү, хөгжиж байдэм шүү гэдгийг хэлмээрээ. Тэгээд хүмүүс аюу тэгж юу яадаг айдаг, шатахгүй, түлэгдгүй одоо юу гэдэг лээ. Одоо тэр үл дээр үе ойлголт авах. Тэгтээ өөр нэг тийм айгу сэжгэлсэн байдалтай ингээ байгаад байдаг. Тэгэхээр яг энэ үе үеийн одоо тийм хийжсэн хүмүүсийн алдаа байгаад байгаа. Бас эсэргээрээ одоо хүнийг одоо луурдаг гэдэг ойлголт байгаад байдаг шүү дээ. Тэр үл айгу бас буруу ойлголт. Тэгээ хин нэгэн одоо хүмүүсийн бас нөгөө өмнөх түүхүүдэд тийм бусдыг одоо луурдуулж байсан ч юм уу хүндхэн кейсүүдээс болоод яг энэ MLM хийдэг хүмүүсийн нэр хүнд бол айгу унсан байдгаа. Гэхдээ одоо орчин үед бол тийм яг одоо пирамид одоо луурын пирамид системээр явдаг. Энэ одоо зүйл бол бараг хаалгацсан байхгүй болсон. Тэгэхээр та айх ичиг санаа зохицуулгүйгээр MLM бизнесийг хийгээд үзээрэй. Тэг хамгийн гой зүйл нь бид нэр одоо дор хаяж жижигхэн бизнес эхлүүлэхэд түрээс, зардал, хүний нөөц маш олон зүйлээс болж бид нар аюу их хэмжээний малдагдал хүлээдэг. MLM бол өөрөө онлайнаас хийчих боломжтой юм бэлэн бизнес байдаг юм шүү. Бэлэн бүтээгдэхүүнтэй ийм маш одоо талархалтай юм бэлэн бизнес байдгаа. Тэгэхээр ингээд MLM-ийг сонгоорой. За би болохоор яг Siberia Wellness-д бол ажилладаг 5 жил гарангийн хугацаанд хийж байгаа. За манай компани маань Оросын холбооны улсын органик бүтээгдэхүүнийг оруулж ирдэг. Эрүүл мэндийн гоо сайхны бүтээгдэхүүн байдаг. Тэгээд энэ компанийн бол Sapir бизнес лидер цавтай гамбатын өрөнтэйгээд ийм эмэгтэй байгаа шүү. За манай багт их хвчлэн залуучууд ажилладаг. Тэгээ надтай одоо ажиллахыг хүссэн залуучууд, ээжүүд байх юм бол надтай холбогдоорой. За тэгээ бүгдээрэнд энэ хөвчлийг дуустал үзсэн танд бүр маш их баярлалаа.